Террористуудад зориулсан цэргийн сургуульд энэ хүн дандаа танилцдаг байжээ. 59 настай Египт улсаас гаралтай Аль Савахери олон жилийн туршид Бин Ладны баруун гур байсан байна. Бин Ладен амнасаа алдснаас хойш дэлхийд хамгийн том террорист бүлгийн удирдагчаар Савахерийг тодрох байх гэж шинжээчид хамгаалж түүнийг дэлхийд даяар эрен сурвалжилж байдаг юм. Савахери Бин Ладентэй хамтарч 9-р сарын 11-нд 3000 шахам хүний амнаас авч одсон цус таллагыг үйлдсэн. Мөн энэ халдлагаас гадна 1998 онд Кenya болон Танзани улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны байранд 250 гаруй хүний амнасыг авч одсон цус таллагтай ч энэ хүн бас холбоотой. Эдгээр цус таллаг үйлдснийхэн төлөө түүнд цаазаар авах ял тулгаад байгаа. Энэ Египт залуу олон жилийн өмнөөс барууны орнуудад занал хийлсээр байсан юм. 1981 онд тэр үеийн Египтийн ерөнхийлөгч асан барууны үзэлтэйг гэгдэж байсан. Садатын амнасыг хорооход ч оролцож байсан бөгөөд үүний дараа баривчлагдсан хоригджээ. Тэрээр үүний дараахан Египт улсыг орхиж радикал үзэлдээ үнэнчүүлсэн юм. Америкийн нэгдсэн улс өнөөдрийг хүртэл түүнийг хайсаар байна. Түүнийг Аль-Каида бүлэг анх үүссэн Пакистан, Афганистаны хилийн орчинд амьдарч байгаа гэж таамагладаг. Гэвч Аль-Каидагийн шинэ удирдагч Хойд Африкийн Алжир, Тунис, Марокко, Либ эсвэл Саудын Арабын нэгдсэн Эмират улс эмийн улсад амьдарч байж болох юм. Мөн эдгээр улсын аль нэгтээ Америк төрсөн 40 настай Анвал Ал-Авлаки нуугдмал амьдарч байгаа. Тэрээр зөвхөн Америкчүүдийн амнасанд шууд занал хийлгээс гадна ариун дайн зарлаж түүндээ аль болох олон хүнийг татан оролцуулахыг хичээдэг нэгэн. Энэ оролдлого ч гэсэн бусдад нөлөөлж 2009 онд Америкийн цэргийн баазад дэлбэрэлт хийж амнасаа золиослсон Нидер Аль-Маки Касан болон өмдөн дотроо бөмбөг нууж Дельта нисдэг онгоцыг дэлбэлж амиа золиослсон Амаб Фрак Абдул Муталаб зэрэг хүмүүст нөлөөлж чаджээ. Одоогоор Савахери болон Авлаки хоёрын хэн нь Аль-Каида бүлгийн удирдагчаар тодорхойгүй байгаа юм. Энэ хоёрын хэн нь Аль-Каида бүлгийн удирдагч болсон ялгаагүй Осама Бин Ладны хойчийг үргэлжлүүлж террорист халдлага үйлдэх нь ойлгомжтой.